За манай хоёрт Viber байгаа юу? Байгаа тий. За ер нь сүүлийн 2-3 жил баг Viber-гүй хүн байхаа болчлаа шүү тий. Ер нь одоо баг бизнесээс ахуулаад жирийн хувь хэрэглэн дээр ч гэсэн Viber одоо юу вэ? Сүүлд харснаар Монголын аппуудаас хоёрт орж ийн гэсэн. За Viber компанитай аль биесны түншлэлтэй яг дэлхийд даяар яг 120 компани л байт юм байна. За тэгэнгүүт сая энэ жил Colpro компаниг тэр 120 компанийн нэг болоод монголчууд биднэрт тэр Viber-ийн бүх одоо бизнесийн болон тэ хувийн ашиглаж болох боломжуудыг нэгдэж байгаа юм байна. За одоо өмнө чинь ингээд Facebook дээр, Instagram дээр тэ хаяггүй бол тухайн бизнес ингээ өөрийнх нь нэрийг утасгүй гэдэгтэй адилхан байлаа шүү дээ. Тэгвэл бүх ингээд 1 сая хэрэглэгчтэй тэр хүмүүс нь бүгдээрээ бүр баталгаажсан тэ яг бодит хүмүүс тэ газар нь одоо бүр яг баталгаажсан өөрийнхөө аккаунтаа болохоос бүр яг гарцаагүй зайлшгүй хэрэгцээ болсон байна шүү дээ. Viber-т нөгөө сая хэрэглэгч болохоор яг цэвэр Viber аккаунтыг ашигладаг. Ямар нэгэн нөгөө хуурамч хаяг гэдэг ойлголт байхгүй. Яг өөрсдөө гар утсаар баталгаажуулдаг, мэдээлэл бөглөдөг гэдэг ч юм уу те. Тэгээ нэг гар утасны ардаад нэг л аккаунт байх ёстой гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө хуурамч аккаунтын ойлголт хийж байхгүй байгаа. Нөгөө талаасаа болохоор Монголын нөгөө нэг түгээмэл ашиглагдж байгаа платформ нөгөө Viber болчлоо. Одоо Facebook-ийн дараа орчиж байгаа учраас тухайн байгууллага хэрэглэгчтэй мэдээлэл хүргэхийн тулд хоёр дахь сувгаа заавал аль бие усны хаяасаа явуулах шаардлагатай болчиход байгаа гэсэн үг. Саяхан нэг тохиолдол гарсан байхгүй голомт банкнаас таны долларын данснаас чинь гүйлгээ гаргах уу гэ Viber-аар чат ирээд тэгээ би нөгөө бүр гайхаад ерөөсөө тийм мэдрэмж ерөөсөө өмнө авч байгаагүй юм чинь тэгээд юу илээгээд одоо нэг скам байх вэ гээд тэгээ харсан чинь нөгөө нэг цэнхэр тэмдэгтэй байсан байхгүй. Тэгээд за ямар ч байсан албаасны хүн асууж байгаа юм байна гэж бодож байсан. Гадаадад нөгөө амьдардаг монголчууд маань ч юм уу те банкны үйлчилгээ авах гад эсвэл нөгөө банкны гүйлгээгээ шалгуулах гэж юм уу те дансаа нийлгэж халах гад байгаа тохиолдолд нөгөө тухайн банктай холбоотой ганц боломж нь Viber. Голомт банкны ч юм уу те хас банкны айлын банкны хэрэглэгч байлаа гэж бодоход тухайн банкны нэрээр нь Viber аккаунт дээр хайх юм бол өөрийнхөө аккаунтаас хайх юм бол шууд надад санал болгоод гаргаж ирж байгаа. Тэгэхээр дөрөвний бидний ярьж ирсэн нөгөө гадаад явж хахад нэг танихгүй дугаараас сонин товчлсон нэртэй нэрнээс таны данснаас зардал гарах гэдэг шүү гэж ярих гүн вэ шүү дээ. Голомт банк гэдэг хаягнаас орж ирэх нь шүү дээ. Яг тухайн банкны нэртэй тэгээд ардталтаа тэмдэглэгээтэй хаягнаас орж ирж байгаа гэсэн. Colpro платформ дээр нөгөө аккаунтыг холбоод өгсөн учраас тухайн аккаунт дээр орж ирж байгаа хүний асуултанд байгууллага даяараа хариулсан ч болно. Эсвэл нэг хүн хариулсан ч болно. За эндээс бас нөгөө нэг байгууллагын хэрэгтэй шаардлага учраас бид нэр хариулт өгчлөө, чат авчлаа тий. Тэгвэл тайлан гэдэг ойлголт байгаа шүү дээ тий. Тэгвэл буцаагаад нөгөө өөрсдийнхөө платформоосоо тайлангаа гаргачих бас боломжтой. Ер нь биднэрт хэр их мессеж Viber-аар ирээд байгаа юм. Эндээс хэдийн амжилттай хариулаад байгаа юм гэдэг ч юм уу тий. Нөгөөтэйгөр бас нөгөө хин идэвхтэй хариулаад байгааг бас харж болох юм байна тий. Одоо бид нар нэг аруулаа ч юм уу, тавуулаа ч юм уу тий. Аккаунтанда хариулт өгдөг болвол ануу ямар ажиллаад байна гэдэг ч юм уу тий. Ануу хідэн чатанд хариулсан, хэр их хугацаа зарцуулсан гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар тайлан. Эсвэл бүр нөгөө үгийн хүртэл харж болно шүү дээ тий. Захирлан энэ бишэл буруу хариулт өгöd шүү дээ. Ягаад энэ хүнд ийм сургалтыг ороогүй юм бэ ч гэдэг юм уу. Гурвангийн ярианаас бараг тий Монгол дахь ийм илүү боловсронгуй аль бие усны хоёр дахь Facebook Messenger-ийн орон зай яг энэ Viber гэдэг аппликейшнаар аль хэдийн үүсчихэж тий. Тэгэхээр бизнесүүд маань яг цаг алдахгүйгээр яг энэ боломжийг ийм шинээр нь байгаа дээр ашиглаарай л гэж ер нь бодогдчихжээ л да. Тэгээ би ч гэсэн ер нь хурдан тий ашиглаж эхлэхгүй бол ер нь хоцрох гээд байгаа мэдрэмж яалтчгүй төрөөд эхэлж байна шүү.